Залуу хүн бүрийн эрхэм чанарыг хүндэлдэг, шударга, ялгарлан гадуурхалтгүй хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхэд залуучуудын бодит, ухаалаг бүтээлч оролцоог нэмэгдүүлэхийн төлөө Монголын залуучуудын эвсэл залуучуудын өдөр болох 8 дугаар сарын 25-ыг тохиолдуулан 2015 оноос эхлэн залуучуудын иргэний нийгмийн чуулганыг жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Энэ чуулган нь залуучуудыг бүтээлч, хариуцлагатай, эерэг өөрчлөлтийг авчрагч асар их хүч гэдгийг нийгэмд таниулах зорилготой юм. Чуулган нь залуучуудын өмнө тулгамдж буй асуудлыг судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх орон зай болох бөгөөд чуулганаар асуудлыг шийдвэрлэх, нөлөөллийн үйл ажиллагаа явагдах юм. Залуучуудын иргэний нийгмийн анх дугаар чуулганыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр залуус дээр нэмэх нь оролцоо, тэнцүү, өөрчлөлт сэдвийн хүрээнд Монголын залуучуудын эвслийн 10 гишүүн байгууллага хамтран Улаанбаатар чуулганы танхимд 233 оролцогчтой зохион байгуулсан. Чуулганы өмнө орон нутгийн болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, клуб, сайн дурын нэгдлүүдийг хамруулан шууд болон онлайн уулзалтууд зохион байгуулж саналыг чуулганы үйл ажиллагаа, чуулганаас гарах зөвлөмжөнд тусгасан билээ. Залуучуудын иргэний нийгмийн 2 дугаар чуулганыг 2016 онд залуус дээр нэмэх нь оролцоо, тэнцүү, хөгжил сэдвийн хүрээнд Монголын залуучуудын эвслийн гишүүн байгууллагуудын өргөн төлөөлөл болон сайн дурынхны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд 80 гаруй төрийн бас байгууллага болон хувь хүмүүсийн нийт 382 төлөөлөлтөөр бүтэн өдрийн турш өөрсдийн туршлага, алдаа оноо, амжилтаа хэлэлцэж, эрч хүчтэй бүтээлчээр чуулганаа зохион байгуулж, нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамын төлөөлөлд чуулганаас гарсан зөвлөмжөө гартуулсан. Мөн жил бүр чуулганаас гарсан зөвлөмжөө хэрэгжүүлэх зорилгоор нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Залуучуудын иргэний нийгмийн 3 дугаар чуулган нь 2017 онд анх удаага 11 аймаг, 3 дүүргийн залуучуудын хөгжлийн төвүүдэд түшиглэн урьдчилсан хилцүүлэг өрнүүлж үндэсний хэмжээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой бөгөөд өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээг хамарч байсан. Орон нутгийн урьдчилсан хилцүүлгийн дүгнэлт нэгдсэн форум дээр танилцуулагдаж, байр суурийн баримт бичигт санал нь тусгагдан бодлого гаргагчдад уламжлан зөвлөмж гардуулсан. 2018 оноос залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулан хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монголын залуучуудын эвсэлтэй хамтран залуучуудын хөгжлийн чуулган болгон өргөжүүлж үндэсний хэмжээнд залуучуудыг оролцуулсан дуу хоолойг нь сонсож төлөөллийг хангахыг зорж байгаа бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн сайн туршлага болж байгаагаараа онцлогтой юм.